За сайн байцгаана уу? Хятад хэллийг хэрхэн хурдан хугацаанд сурах вэ гэдэг бичлэг маань ерөнхийдөө эхэлж байна. Тэгээд би хятад хэл сураад одоогоор яг 7 жил болсон байна. Тэгээд хятад хэл сурахад надад давуу талтай байсан зүйлсүүдээс та бүхэндээ хуваалцах юм бол ерөнхийдөө бараг би нэг 40 сая гаруй төгрөгийг хятад хэл зөвхөн сураад сургууль сурснараа л би авсан. Тэр нь яаж вэ гэхээр би хятад хэлний шалгалт өгөөд тэнцээ. Тэгээд тэтгэлэгт хамрагдсан байгаа. За ямар ч л байсан та нар маань энэ зөвлөгөөнүүдийг сонсоод хятад хэлийг ерөнхийдөө маш сонирхолтой аргаар сурах бүрэн боломжтой. Тэгээд бас манай Жили Chinese энэ бичлэгийг спонсорлж ерөнхийдөө рекламаар орж байгаа учраас Жили Chinese-ийн дэлгэрэнгүй мэдээллийг доор холбоосоор авч болно. Мөн бас миний YouTube хаягны видеос дотор Жили Chinese хятад хэлний сургалтын маань ерөнхий мэдээлэл орсон байгаа. Тэгээд ямар ч гэсэн бичлэгээ цааш нь үзээд хэрвээ энэ сургалтыг сонирхож байгаа юм бол тэр бичлэг рүү ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваад хэрвээ худалдаж авахыг хүсэх юм бол Жили Chinese гэдэг энэ аккаунт руу DM бичээд ерөнхий мэдээлэл аваарэ. Тэг ямар ч л байсан бүгдэнд нь хятад хэл сурахт нь амжилт хүсье. Миний бичлэгийг бүгд үзцгээе. За манай Жили Chinese хятад хэлний хөтөлбөрт хамрагдж байгаа хүн болгонд хамааралтай нэгэн хятад хэлний хэрхэн сурах, сонирхолтой сурах өөрийнхөө мэдсэн зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгээ нийтдээ 8 зөвлөгөө байгаа. Та өөртөө хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хэрэгжүүлэхгүй байж болно. Гэхдээ 8 болгон хэрэгжүүлэх юм бол маш хурдан хятад хэлийг сурах бүрэн боломжтой. За хамгийн ихний нэгдүгээр зөвлөгөө болохоор ханзыг зураг байна гэж төсөөлөө зураг зурж байгаа юм шиг дуртаагаар бичиж сурах. За ингээд бид нар ханз бичгтээ жоохон уйтгартай юм шиг санагдаал эсвэл ёо ямар хэцүү юм бэ гэж бодоод бичих юм бол мэдээж тэр ханз танд зээжлэгдэхгүй. Тэм учраас та ханз зээжлэх 97-уудаа ч юм уу шинээр ханз зээжилж байгаа бол маш тийм дуртайгаар би энэ хичээл дуртай байна те. Энэ эхлээд хамгийн эхлээд хүсэх гэдэг сэтлээ та өөртөө төрүүлж ийж тэр ханзыг ойлгон тэр үгийг зээжилнэ. Тэм учраас заавал эхлээд дуртай байх хэрэгтэй. За хоёр дахь зөвлөгөө нь гэх юм бол ханзаа доошоо цуулж бичиж байхдаа ам дотроо үргэлж тэр ханзаа дуудаж бичнэ. За ерөнхийдөө би ханз зээжилж байгаа ч юм уу хичээл хийж байгаа хүмүүст миний хамгийн ихний өгдөг зөвлөгөө болохоор подкаст ч юм уу хүнтэй ярилцж байхдаа эсвэл дуу чимээтэй газар кино үзэж байхдаа битгий хичээлээ хийгээрэй. Юу ч бүгднгийн сайхан ингэж байхгүй болгож байгаад яг зөвхөн тэр хичээлдээ анхаарлаа хандуулад тэр ханзаа цээжлээд бичээд явбал илүү үр дүнтэй. За тэгээд ам дотроо дуудана гэдэг нь яаж байгаа гэхээр за жишээлбэл бид нар во гэдэг би гэдэг ханзыг бичиж сурж илаа гэж бодоход мэдээж эхлээд зурлагын дагуу бичиж сурна тийм үү. За тэгээд мөн адил амандаа тэрийгээ давтаж хэлнэ. Яг тэр бид нар дуудлагын цээжлэх хэрэгтэй. Мөн дээрээс нь толгоон дотроо бид нар тэр ханзны утгыг нь бодоод нийтдээ ингээ 3 4 үйлдэлийг зэрэг хийж идэг учраас өөр ямар нэгэн саад болох зүйл таны хажууд байхгүй байвал илүү үр дүнтэй шүү. За гурав дахь зүйл нь гэх юм бол сурсан шинэ үг болгонороо сонирхолтой өгүүлбэр зохиож бичнэ. За ерөнхийдөө ингээд 15 оны хичээлийг үзэж байхдаа шинэ өгүүлбэрүүдийг мэдээж өдөр болгон үзэж байгаа. Тэдрийгээ бүгднгийн маш сайхан ингээд бичиж агаад өгүүлбэр зохиогоод хооронд нь холбоод ямар хуу үг бүтээж болох уу те тэр болгоныг нэг өөрийнхөө тархиар сэтгээд үзэх юм бол ерөнхийдөө өөрийнхөө одоо төсөөлөн бодох чадвараараа юмыг айгу хурдан зээжилдэг учраас бүгдээр нүдэ анжаагаад тэр хоёр зүйлийг одоо холбож үзэх юм бол маш хурдцтайгаар та хятадаар ярьж сурна гэсэн үг. За дөрөв дэх зөвлөгөө маань болохоор яриан дундаа сурсан хятад үгээ ашиглана. За энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол за жишээлбэл бид нэр манай лавшаа биднэрт 100 өгсөн. За Монгол хятад хоёр холино гэсэн үг. За бид нар ингээд шууд өгүүлбэрээр ингээд яриад явах юм бол жоохон хэцүү шүү дээ. Тэгээ сонирхолтой үүднээс бид нэр ингээд өөрийгөө одоо нэг юм охтууд гэдэг шүү дээ англи хэлээр хэлээд. I like би тэгээд тэгсэн чинь he said гэж мэгээд ерөөхдөө тийм хүмүүс ингээд хэл сурахад маш тийм сонирхолтой байдлаар өөрийгөө хөгжүүлж чаддаг гэсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн муу адил хятад хэл сурч байгаа юм чинь өөрийнхөө мэддэг хятад үгнүүдийг монголтойгоо холиод яриад сурах юм бол илүү үр дүнтэй хятад хэлийг сурах боломжтой. За тавдах нь гэх юм бол хятад хүмүүс хоорондоо хэрхэн ярилцаж байгааг сонсох бас амны хөдөлгөөний сайтар ажиглах. За одоохондоо бид нэр хятад хүмүүстэй ч юм уу байх боломжгүй байгаа бол та YouTube-ээс кино үзээд тэр хүмүүс яаж тэр үгээ дуудаж байгаа тэр амны хайрцгийг нь харнаа гэсэн үг сонсонгоо. Тэр мөн адил сонирхолтой тэр хүмүүсийн одоо ярьж байгааг өөрөө дуурайж ярих үед таны дуудлага ч гэсэн сайжирдаг. Тийм учраас хүмүүсээ дуурайна гэдэг бас тийм ч муу зүйл биш. За тэгээд 6 дахь зөвлөгөө маань болохоор тойл руу хараад сурсан мэдсэн бүх үгээ давтахдаа амны уншлагаа заавал харж дадалжуулах. За та тойл руу хараад өөрийнхөө шин сурсан үгийг. За жишээлбэл би хоол идэж байна гэдэг үгийг watch fun.
我吃饭гэж ч юм уу те өөрийнхөө толгойг хөдлөж гин үү яаж та ярьж гин тэр болгоныгоо өөрийгөө ингээд маш сайн бэлдээд те хүмүүст ер нь өөрөө яаж харагдаж байна тэр болгоныгоо ингээд хятадаар ярьж бэлдэх юм бол мөн адил ярианы чинь чадвар сайжрах байх нэ. За 7 дахь зөвлөгөө маань болохоор гэрээхэндээ найз нартай хятадаар суудсан мэдсэн бүх үгээ гайхуулж хангаартуудаж өгөх бүрт амар сайн ярьж байгаа юм шиг жүжиглж болно. За бидний инглиш би хятадд сурж байгаа морж байгаа би хятадд мэддэг гэхээр тэр нэг хятадаар яриад үзүүлж ээж гэдэг ч юм уу те. Тэр үед та өөрөө мэддэг бүх үгийг ингээд өгүүлбэрт оруулж чадахгүй байсан ч гэсэн хооронд нь ингээд хилээд л худлаа өнө одоо юу гэдэг алим юу гэдэг компьютер утас гэдэг үгнүүдээ ингээд худлаа өнө нийлүүлээл ингээд амар жүжиглж явах хугацаанд та өөрийгөө ерөнхийдөө би чи хилтэй юм биш үү те. Би чи хүмүүсээс ялгарах бас өөр нэг хэл сурсан юм биш үү те гэдгээрээ бахархаад улам илүү тэр хятад хэлийг сурах илүү их хүсэл эрмэлзэлтэй болдог. Тийм учраас энэ 7 дахь зөвлөгөө маань жоохон инээдтэй. Гэхдээ ямар ч гэсэн өөр дүнтэй. За 8 дахь зөвлөгөө маань гэх юм бол амар бие даагаад хятадд сурсан гэж дараа нь өөртөө бахархах учраас өдөр болгон шинэ үг ханз бичиж сураарай. За ерөнхийдөө бид нар одоо миний энэ 15 хичээлийг үзсний дараа бие даагаад эцгээ 3, эцгээ 4, эцгээ 5 аваад та хятад руу тэтгэлгээр явдаг ч юм уу эсвэл хятад хэллээсээ болоод илүү их албан тушаалд очдог ч юм уу илүү их цалин авдаг, илүү их гоё ажилд ордог ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд та өөрөө хятад сурсан учраас өөрөө маш их бахархана. Тийм учраас та сурж байгаа хугацаанд битгий шантраарай. Миний 8 дахь зөвлөгөө маань ерөнхийдөө нэг иймэрхүү зүгээр та шантрахгүй өөрөө бахархах тэр сэтлийг төрөх тусам л та хятад хэл сурахыг маш их хүсээд явах учраас бүгдээ ямар ч гэсэн энэ 8 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээ ямар ч л байсан одоо миний хятад хэлийг сонирхолтой сурах арга хичээл ерөнхийдөө зөвлөгөө маань ингээд дуусж байна. Үзсэнд маш их баярлалаа.